2018 онд бид нар яг ийм төрлийн 3 хүүхдэд ийм хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Нэг нь бол бэлгийн хүчирхийллийн хохирч хүүхэд. Нөгөөх нь бол одоо хүүхдэрээ дамжуулж гуйдаг архины хамааралтай болцсон эмэгтэй. За нэг нь бол одоо хамтран амьдрагч буюу өвөр Монгол иргэнтэй гэр бүлийн харилцаатай байсан тэдний дундаас төрсэн хүүгийн асуудал гэх мэтлэн. Ихэнх тохиолдолд нэг архины хамааралтай юм уу эсвэл тодорхой хэмжээний зөрчил гэмт хэрэг үйлдэх этгээдүүдийн хүүхдүүд байж таарад байна л да.